гол нь нөгөө бид нар юмаа уншаад л байгаа юм л та. Тэгээд энэ хоорондын уялдаа гэдэг олон зүйлийг харах хэрэгтэй байгаа тийм. За нэг хэд хэдэн асуулт байна. Тэгингээ бас байр суурьа давхар илэрхийлээд хариулаад явчихаарай гэж хүсье. За өмнөх 5 жилийн үндсэн чиглэл түүний хэрэгжилтийн үр дүнтэй бол бид нар танилцсан. Үнэхээр хангалтгүй байсан. Тэндээс авсан сургамж яг энэ одоо шинээр орж ирж байгаа дэр юу байгаа вэ? Юу өөрчлөгдөж байгаа вэ? Бодлогын ямар чиглэл өөрчлөгдөж байгаа вэ? Тэрнээс үр дүнтэй болоод хэмждэг болсон гэдэг бол тухайн асуугаагүй шүү. Тэгэхээр ямар одоо сургамж аваад ямар бодлогын архиц гаргаж байгаа вэ гэдэг нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаарт одоо жишээ нь юм байгаа байхгүй юу? Дундаж давхаргыг нэмэгдүүлнэ, ядуурлыг хэдэн хувиар бууруулна гэлээ те тоо байгаа штэ. Тэгсээ хэрнээ энэ яг ингээд нөгөө тооцооллуудыг харахаар дундаж давхаргын эзлэх хувь 5 жилийн дараа 20% нэмэгдэнэ гэж байгаа. Тэгээ яг доор нь 50%-аас доогуур орлогын 50%-аас доогуур амжиргаатай хүн амын нийт эзлэх хувь нь 15.8-аас 12% болно гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл 3%-аар одоо орлого багтаа иргэдийн тоо нь 3%-аар буурсан хэрнээ дундаж одоо орлоготой иргэдний хувь нь 20%-аар нэмэгдчихэд энэ хоорондох гэп чинь ингээ гайхаад байгаа байхгүй юу? Эсвэл нөгөө нэг гайгүй баян чинээлгүүд нь дундаж давхар руу орох гээд байгаа юм уу? Яг яах гээд байгаа тий? Энд гэпүүд айгүйх гараад байна. Тийм учраас бид нар энийг тодруулаад байгаа. За энэ гэп дээр хариулт өгөөч гэсэн үг. Энэ 40-р хуудсанд байна. За дараа нь 5 жилийн энэ үндсэн чиглэл хойно 4-р хавсралтаар хөрөнгө оруулалт гэж батлаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт 5 жилийн үндсэн чиглэл хоёр хоорондоо яаж уялдаж байгаа вэ? Яаж үр дүнлүүгээ чиглэж байгаа вэ? Тэр дүн шинжилгээг нь хармаар байна. Хойно нь бол баахан хөрөнгө оруулалтуудын жагсаалтууд бол гаргацсан байгаа. Тэрийг нь бол мэдчихэж байгаа тий. Тэгэхээр энэ үр дүнтэйгээ яаж уялдаж байгаа вэ гэдгийг нэг хармаар байна. За 3-дугаарт иргэний орон зайг хамгаалах тэлхтэй холбоотой хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахтай холбоотой нэг ч үг үсэг нэг ч үр дүн байхгүй байна. Эсвэл хангалттай гэж үзэж байгаа мó ямар учиртай вэ гэдэг ийм асуулт байна. За хамгийн сүүлд иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлт иргэдийн оролцоо ялангуяа орон нутгийн иргэдийн төлөөлөх чадварыг сайжруулах, иргэдийн нийтийн хурлын асуудал, иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр гарах үр дүн гэдэг ингээд яг нөгөө хүний эрхийн линзээр харах юм бол хэд хэдэн асуудлууд орхигдсон асуудлууд байгаад байна. За тэгээд нөгөө ажлын хэсэг дээр би өөрөө ажлын хэсэгт байгаа учраас зарчмын зөрүүтэй саналуудаа гаргаад оруулаад явна. Хүний эрхийн линзээр харах юм бол хэд хэдэн асуудлууд энэ дээр байгаа шүү. Ялангуяа одоо жишээ нь бэлгийн боловсролыг сайжруулна гэснээр үр дүн нь үр хөндлөлтийг бууруулна гэж байгаа. Үр хөндлөлтийн тоо буурна гэдэг чинь бэлгийн боловсрол сайжрах шууд үр дүн мөн байж таарах уу тий. Энэ дээр бас аягүй сайн бодож гарах хэрэгтэй хаа гэж бодож байна. За ингээ асуултанд хариулт. За эдийн засгийн хөгжлийн яамнаас хүмүн за 5 дугаар микрофон. Тэгээд дараа нь энэ хүний эрхийн асуудлаар хүний эрхийн комиссаас бас хариулж болно. За 5 дугаар микрофон. За энэ өмнөх үндсэн чиглэлээс бас юугаараа ялгаатай вэ гэж. Энэ дээр нэг 30 жил бас энэ төлөвлөлтөө яваад ирдсэн. Анхны 5 жилийн төлөвлөлт буюу одоо үндсэн чиглэл бол 21 онд улсын хурлаар баталсан. 25 онд дуустал. Энэ одоо төлөвлөгөөн дээр бас бид нар анхных байсан учраас алдсан. Бас зөв одоо тийм тооцож төлөвлөж оруулж чадаагүй зүйлүүд нэлээд байсан юм байна лээ. Үүнийгээ бас засгийн газар дүгнээд энэ өмнөхд одоо 5 жилийн төлөвлөлт маань хэдэн хувийн биелэлтэй байна вэ гэдгийг гаргаж үзсэн. Ингээд үзэхэд үндсэндээ бол 54% биелэлтэй байсан. 21 он төлөвлөж байхдаа яг энэ 25 оны жилийн эсэхэд яг ийм л юмнуудыг хийж хэрэгжүүл дууснаа гэж тооцсон одоо зорилттой хүрэхэд 54%-тай. Юунаас болоод юун дээр алдчих яасан хийсэн гэдэг манай эдийн засгийн хөгжлийн яам бас нэлээд анхаарч ажилласан. За ингээд анхаарч ажиллаад шинэ ухааны одоо академийн баг чуулган, их чуулган гэдэг бас олон байгууллагууд эрдэмтдийг оролцуулж хилэлцүүлэг хийгээд урд нь одоос энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль замун одоос энэ төлөвлөлтөнд ажиллаж байсан бас улс төрчид эдийн засгийн судлаачдыг оролцуулаад ингээд үндсэндээ бол өмнөхөөсөө ялгаатай нь бол гол одоо шалгуурууд үзүүлэлтүүд энийг маш тодорхой болгосон. Олон улсын одоо стандарт загварчлалын дагуу тооцдог одоо хэмжих нэгжүүдийг оруулж ирж түүгээрээ одоо байгаа түвшнээ тодорхойлоод за 2026 онд ийм түвшинд байгаа юм байна. 30 онд ийм юм төрөх юм байна гэдгийг ингээд тодорхойлж илүү наривчилж өгснөөр одоо өмнөхөөсөө бол илүү сайжирсан гэж одоо бас манай эдийн засгийн хөгжлийн яамнах бас хэлж байгаа гэдгийг хэлье. За хөрөнгө оруулалтын төслүүдийн тухайд бол 30-аас дээш одоо тэрбум төгрөгийн одоо
хөрөнгө оруулалтын төсвүүд өртөг бүхий төслүүдийг үндсэндээ бол 26-аас 30 онд төр хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын хөрөнгө оруулалт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж болох юм гэсэн үндсэндээ 14 мега төслөөс гадна Монгол улсын эдийн засгийн нийгэмд ач холбогдолтой томоохон төслүүдийг хийж болох юмаа гэдгийг бас ирмэд оруулсан байгаа. За үүнийг бол илүү наривчлаад жил жилийн төлөвлөгөөнд суулгана. Жил жилийн Монгол улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд суулгана. Үүнээсээ улсын төсвөр шаардлагатай бол төсөвтөө суулгаад явах. Ийм зарчмаар явдаг. Энэнийхээ дагуу бас явна гэдгийг бас хэлье. Тэгээд өшөө наривчилсан үзүүлэлтүүдийг манай эдийн засгийн хөгжлийн яам энэ сая суужсан залуу хайж шүү. Хэн хариулна? Мөнгөн ч хариулна. За баярлалаа. 2 номерын микрофон. Эдийн засгийн хөгжлийн яамны салбар дундын бодлого зохицуулалтын эзэлцийн дарга мөнгөс өгөх гишүүний асуултанд хариулъя. За Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа үр дүн суурилсан аргачлалыг ашигласан. За ингээд 4 түвшний үр дүн шалгуур үзүүлэлтний бүрийг гаргаж, за энэ гарж байгаа үр дүн хоорондын уялдаа холбоо бие биендээ нөлөөлөх эерэг сүрэг нөлөөллийн ийм үзүүлэлтүүдийг гаргаж ажилласан байгаа. За тухайлбал хамгийн өндөр нөлөөтэй бусдаа хамгийн их нөлөө үзүүлж байгаа бодлогын хүрээ гэхэд байгаль орчны бодлогын хүрээ гэхэд 180 орчим үр дүнд болон шууд болон дам нөлөөллийг үзүүлж ажиллаж байгаа. За мөн бид бүхэн боловсруулахдаа өмнөх 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн ололт амжилт бас алдаа дутагдлыг дээр тулгуурлаж ингэж ажилласан байгаа. За ингээд 330 үр дүн 426 шалгуур үзүүлэлтээр нэг бүрчлэн хэмжиж үнэлж дүгнэхээр ингэж аргачлалын дагуу боловсруулсан. За 4-р хавсралт буюу улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь бол энэ 8 бодлогын хүрээний 330 үр дүнд шууд идэвхтэй нөлөө үзүүлэх 47 төсөл 27 үр дүнд шууд нөлөө үзүүлэх ийм төслүүдийг болвол эренбэлж оруулсан байж байгаа. За яг энэ үр дүнг хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүд нь бол жилийн хөгжлийн төлөвлөгөөн дээр ингээд суугаад явах хэрэгтэй байгаа. За гишүүний асуусан саяын 2 дундаж давхрахтай холбоотой орлоготой холбоотой энэ үр дүнгуудыг бол өөр өөрийн тусгаалсан аргачлалаар ингэж хэмжиж гаргаж ирж бодиттой хүрэх үр дүнг бол тооцоолсон байгаа. За 2 дугаар микрофон гүйцэгээд хариулъя. Энэ дашрамд болвол нийт төсөл дээр бол тооцоолох шаардлагатай буюу 40 орчим үзүүлэлтүүдийг ингэж тусгаж оруулсан байгаа. За энэ нь бол цаашлаад бидний хэрэглээнд нэвтрүүлэх ёстой статистикийн чадвараа улам бүр сайжруулах, улам бүр бодиттой үр дүнтэй энэ тооцоолдог, төлөвлөлдөг энэ арга чадварыг бол улам бүр сайжруулахад болвол ач холбогдол үзүүлэхээр байгаа. Баасан жиргэлэгч нь хүний эрхийн комиссаас асуух уу яах вэ? За. Тий саналаа бол өгсөн л байгаа л да. Түрүү та хүний эрхийн асуудлаар яриад байхлаар комисс хариулах уу инх бол тий комисс бол саналаа өгж оролцсон байгаа. Нэгдүгээр микрофон дээр очиж сууж байгаа. За нэгдүгээр микрофон өгье. За та бүхнийхээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг баталгахад хүний эрхийн үндэсний комиссоос тодорхой боловсруулсан төлөвлөгөөн дээр санал авсан. За энэ санал дээр бид нар яг ойрын 4 жилийн хугацаанд хэрэгжүүлж болох нийтдээ 16 саналыг хөргүүлсэн. За эндээс бол үндсэндээ 4 чиглэл нь тусаж орсон байна лээ. За тэгэхээр энэ манай хөргүүлсэн санал бол бид хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрөөсөө арай өөр чиглэлд байх гэд илүү ойрын хугацааны саналуудаа өгсөн. За тэндээс бол тодорхой 4 хэсэг нь орсон байлээ. Яг
нэг үрчлэн одоо энэ боловсруулах, хилцүүлэх энэ асуудал дээр бол манайхаас бол тэр иргэний орон зай, хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлууд дээр бол санал өгөөгүй байгаа юм. Зүгээр одоо энэ дээр бол зарчмын зөрүүтэй саналууд гаргуул ажлын хэсгийн ахлагчид уламжлаад оруулах ийм боломж нөхцөл байгаа юм байна. За баасан жаргал гишүүний микрофоныг өгье, тодруулъя. За яг нөгөө хүний эрхийн линзээр яг энэ ойрын одоо энэ чинь ойрын 5 жилийн бидний ажлын гол үндсэн төлөвлөгөө чиглэл гарч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ чинь айгүй хариуцлагатай баримт гэж үг байхгүй юу? Төсөв маань өөрөө энд захирагдана. Тэгж би ойлгож байгаа. Төсөв өөрөө энэ 5 жил дээрээ захирагдах ёстой. Тэгээ ингээ харахаар бид нар ямар ахис твшил гарах гээд байгаа юм бэ? Ялангуяа хүний амьдрал дээр гаргах тэр ялангуяа хүний эрх хэрэгжүүлэг баталгаажуулах тэр ямар ахис твшил гарах юм бэ гэдэг үүднээс нь бид нар дандаа хараад одоо би бол хувьдаа хараад байгаа гэсэн үг. Жишээ нь 45 дугаар хуудсанд нийгмийн халамжийн нийт зардал зорилтод бүлэг чиглэсэн зардлын эзлэх хувь гэснээ 26.4-өөс 36.8% болж өсгөн гэж харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зардлаа өсгөх гээд ийн гэж харагдаад. Гэтэл энэ нь илүү нөгөө оновчтой болох гэдэг үг нь бол зорилго ууг нь яваад байгаа юм болов уу гэж би зүгээр цаана тийм санаа байгаа юм болов уу гэж ойлгоод. Гэтэл ингээд нөгөө зардал өсөх тухай энэ дээр чинь гараад ах юм аа. Гэх мэтэр энэ дотор айгүй олон юм гэпуд гараад байна. За нэг тодруулъя. Баасан жаргал гишүүний микрофоныг өгье. Тэгэд энэ ойрын 5 жил хийхний засгийн газрын үндсэн чиглэл дотор хүний эрхийн үндэсний комисс бол манай их хурлаас байгуулагддаг. Гэтэл хүний эрхийн хэрэгжилтэнд хяналт тавих буюу хүний эрх хэрэгжүүлэлтийн байдлын талаарх илтгэлийн хүрээнд гарсан улсын хурлын тогтоох шийдвэрийн хэрэгжилтийг хүний эрхийн үндэсний комисс хариуцахаар орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө болох юм уу? Нөө тогтолцоондоо зөв юм уу гэдгийг нэг хармаар ах. Энэ дэр хүний эрхийн үндэсний комисс ямар байр суурьтай байгаа. Энэ 46 дугаар хуудсан дээр бас тийм зүйл орж ирсэн. Хэд хэдэн ажил комисс хариуцахаар байлаа шүү дээ. За. Засгийн газрын хийхстэй ажлыг Хүний эрхийн комисс 5 дугаар микрофон. За. Тэ баасан жаргал гишүүн маш чухал асуудал хөндөж байна. Ерөөсөө яг энэ 5 жилийн үндсэн чиглэл дээр тулгуурлаж 28 оны улс төрийн сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрийг энэ дээр л тулгуурлана. Энэ одоо үндсэн бодлогын мэд хөрөмтөл энэс зөрөх юм бол сонгуулийн ерөнхиөрөө бүртгэхгүй. За ингээд яг ийм байдлаар цаашдаа төлөвлөгөө яг энэ дээр л тулгуурлана. Яг төлөвлөгөөн дээр тулгуурлаж төлөвлөгөөг одоо биелүүлэхийн тулд төсөв батлагдана, төсөвлөлт хийгдэнэ. Ийм л зарчмаар явна л да тий. Яг таны хэлж байгаа үнээр зардалтай холбоотой асуудал дээр бас манай түрүүн зарим гишүүн бас нөгөө зардал, бүтээмж, орлого, өр өгөөж эднээс хоорондоо хольж утгаад ялахгүй мэдэхгүй байх шиг байна лээ. Тэгэхээр энэ дээр бол тиймэрхүү бас асуудлуудыг бас ялгаа заагна нэлээсээ тодорхой гаргаж өгье. Цаашдаа алдаатай заалтууд байх юм бол тэрийг бас нэмээд ингээд суулгаад тусгаад өгөө. Бас одоо анхны хилцүүлэг учраас бидний одоо засах бололцоонод байгаа. Одоо анхны хилцүүлгээр бид нар юу ч яаж ч өөрчилж болно. Энэ бол улсын хурлын бүр эрх. За нэгдүгээр микрофон өгье. Хүний эрхийн комисс. Тийм. Тэгэхээр одоогийн боловсруулсан байгаа төсөл дээр нийтдээ хүний эрхийн үндэсний комисстой холбоотой 4 заалт нэгэн дээр нь боловсролын яамыг хамтарсан одоо хариуцагч гээд үндсэн 3-ыг нь бол өөрөө хариуцна гэд бичсэн байгаа нь бол энэ баасан жаргал гишүүний хэлээд байгаа саналтай бол комисс бол санал нэг байгаа. Өөрөөр хэлбэл бид нар үндсэндээ өөрөө хэрэгжүүлээд өөртөө хяналт тавиад тэгээ энэ сүулдэ юу болдгоо гэхээр мэдээж төсөв хөрөнгө хэрэгжилт шаардаад ирэхээр буцаад комиссийн одоо асуудал болж хувираад байдаг. Тэгэхээр энийг бол холбогдох засгийн газрын яамдуудтай бол хамтран хэрэгжүүлэх мөн үндсэн хариуцагчийн засгийн газрын одоо яамдууд руу оруулах ёстой гэж ингэж бодож байгаа. За түрүүн дээр бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хүний эрхийн асуудлууд дээр бол энэ хууль зүйн дотоод хэргийн яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас маш тодорхой хариулт өгөх хэрэгтэй байхаа гэж ингэж харж байгаа. Яагаад энэ төлөвлөгөөндөө тэр хүний эрхийн одоо онцгой анхаарал татж байгаа асуудлуудыг тусгаж оруулж ирэхгүй байгаад байгаа вэ гэдэг дээр ямар одоо ирэм шалгуур байсан бэ гэдгийг бас тус. За. За юу яа та Тэмүүжин гишүүний микрофоныг өгье.